Оюутгын хэлцээртэй зэрэгцээд ингээд ашигт малтамлын хуулийн өөрчлөлт мөрчлөлт энтергээд ингээд орж иж байгаа нь бол би цаанаа энэ зохион байгуулалттай байна гэж хараад байгаа байхгүй юу. Ер нь оюутлагаас хүртэж байгаа ашигч нь өгөөч чинь өөрөө үндсэн хууль заасан арт юм өөрөөгөө чинь 50-50-аас ташгүй хүртнэ гэдэгт чинь зөрчилдөд байгаа байхгүй юу. Жишээлбэл өнгөрсөн жил оюутлагаа 24 онд 2.1 тэрбум доллар орж исэн бол 25 онд 4.9 тэрбум доллар олсон байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл өмнө олж ирснээс 2 дахин их орлого болсон биз дээ. Гэтэл Монголын олж байгаа нөгөө татвар хэмжээ тэгж өснө үгүй. Бид нар ашигт малтмын нөөц засны 5% л ганцхан татвар авч байгаа шүү дээ. Тэгээ тэр татвар нь одоо тэр татвар тэгээ босод ус мусны хураамжийг бүгдийг нийлүүлээд тооцохоор 240 сая доллар төлж байгаа. 4.9 тэрбум доллар олцоод 240 сая доллар төлж шít. Тэгэхээр 4.9 тэрбум төгрөг гэдэг чи юу гэсэн доллар гэдэг чи юу гэсэн бэ гэж. Энд чинь 17.8 их найд мөнгө байхгүй. Их найд төгрөг. 17.8 их найд төгрөг гэдэг чинь манай цалингийн сангийн хэмжээ бол нэг 6.9 их найд байгаа. Тэтгэврийн сангийн хэмжээ бол нэг 6.5 байгаа. Тэгэхээр тэтгэврийг 3 дахин нэмж болно. Цалин 3 дахин нэмж болох хэмжээний мөнгийг зүгээр л ачаа явуулчих шít. Гэхдээ тэрнээс илүү мөнгө тэндээс олж байгаа. Тэнд 21 ховор элемент байгаа. 21 төрлийн. Бид нар зөвхөн алтаал авч байгаа. Мөнгөө нэг авж ийнэг үү? Тийм гоо. Би зөвхөн орлого ирж тэгэхэд бид нар бусдын тооцохгүй болж байгаа орлогыг хэлж шít. Би зөвхөн жис алтан дээр ирж байгаа орлогыг хэлээд шít. Гэтэл цаана байгаа тэр 20 хэдэн элементийн орлогыг бид нар юусаа авахгүй байгаа шít. Тэр эн чинь өөр хосгүй гайхамшигтай орд байгаа байхгүй юу? Бид нь зүгээр л нэгдүгээр тэнд хэдний хэмжээний алт гарч байгаагаа бид нар мэдэхгүй байна. Агуулга мэдэхгүй байна. Тэгэхээр мэдээж бидэрт одоо нэг 5 кг алт гэж цаана 10 кг алт зардаг гэж болно шүү дээ. Энийг нэгдүгээрт мэдэхгүй байна. Хоёрдугаар. За ингээд алчсны өмнө 2 дахь үсэд эхэлж байна тийм ээ. Тэгээд эрэнгүүт нөгөө сайхан бэлгийн нөгөө муу гэрээ чинь ноогдлаашгүй өгөх гээд эхэлж байгаа байхгүй юу? Алтын үний чи одоо тэд нар 2000-аар тооцсон байгавал одоо 4000 болоод ирэхэр чинь ашигтай болоод эхлэв шүү дээ. Тэнгүүд дахиад зээл авчиж байгаа байхгүй юу? 2021 онд Монгол Улсын их хурл 103 дугаар тогтоол гаргаад та нар дахид зээл авч болохгүй энэ 12 тэрбум доллараар зогсгосон байхгүй юу? Одоо 21 болцсон. 8-9 тэрбум доллар зүгээр авсан ба шүү дээ. Гэхдээ энэ үйлдвэр чи өөрөө ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр эрдэнэ зээлгүй явж болоод шүү дээ. Бид нар яагаад зээл аваад байгаа? Тэр зээлийг хэн ашиглаад байгаа? Эрдэнэт өөр төслүүдэд ашиглаад байна уу? Энэ бүгдийг бид нар юусаа асуухгүй, юусаа л авлахгүй шүү дээ. Дэндүү хөлцөнгөө шүү дээ. Тэгэл ашиг гарах гэхээр зээл авчихна. Тэгэл яг нөгөө мөнгө зээлийн төлөөр болгоод авчихна. Өөрөө зээл өгч. Энд чи хөрөнгө оруулагч биш байгаа байхгүй юу? Зээлдэгч. Зээлээр энэ бүх ашигаа хийгээд байна шүү дээ. Энийг л өөрчлөхгүй. Энэ схемийг өөрчлөхгүй бол угаасаа ингэ оюутлага чинь бид нар юу ч хөл үлдэнэ. Өртөө үлдэн шүү. Тэр одоо яг иргэд ингээд чагсаад очиж бас экспортын замыг хаагаад одоо ч гэсэн эсэргүүцлээ илэрхийлээд явж байгаа. Үүнийг таны хувьд юу гэж харж байна? Зөв шүү дээ. Гэхдээ тэд нар авах юм авъя гэж шаардж шүү дээ. Яг л үндсэн хуулиар тэд нар тэр олж байгаа ашиг чинь 50% авах хэрэгтэй байтал 5% авч шүү. Тэгэхээр чинь тэд нар уурлахгүй яах юм? Уурлах хэрэгтэй шүү дээ. Та нар ч гэсэн эн чинь нөлөөлнө шүү дээ. Хэврээ тэр ашигтай болчих юм бол та нар ч гэсэн энэ тэмцэлд оролцох хэрэгтэй байхгүй. Бүгдээрээ оролцох хэрэгтэй. Тэгжээж бид нар энэ дэлхийн энэ том акулыг зогсоож чадна шүү дээ. Серб тэгэл зогсоосон. Индонез тэгэл зогсоосон. Өөрчлөлөөс тэгэл ашигтай болсон. Ийм урд ганцхан Индонез л бий. Өөр хааж байх. Засгийн газраас бол одоо үүнийг тэгээд хариуцлага тооцно гэдэг. Энд ингэж одоо хэлцээрт бас муугаар нөлөөлнө хоногт маш олон их найдын одоо ингээд алдагдал хүлээнэ гэдэг зүйлийг хэлж байгаа. Пост хийсэн ба шүү дээ. Засгийн газар их хурл энэ иргэдийнхээ тэмцлийн тал зогсох ёстой. Яг гэвэл тэд иргэдийн саналыг авч гарч ирсэн байхгүй юу? Иргэдийнхээ шаардлагын талд байх ёстой. Ашигт малтмуулын тухай хууль үндсэн амналтыг бууруулж хийж шүү дээ. Тэр оюутлага дээр бол одоо 5% татвар авч байна. Тий, тэр чинь буурч шүү дээ. Яг гэвэл нөгөө оюутлагын гэрээнд байгаа байхгүй юу? Татварын таатай нөхцөл бүрдүүл тэрийг авна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь яах нь вэ? Хэрэг ингээд өөрчилжүүл 5% аваад явчихна гэсэн үг. Нэмэгдүүл авахгүй гэж байгаа. Татвар нэмэгдүүл авахгүй гэж. Татвар бууруул авна гэж гэрээнд нь байгаа байхгүй юу? Ер нь дэсийн амналтыг хитэн хуваар тооцвол зүгээр гадаадын хөрөнгө. Ер нь бол нэг 8-аас дээш хуваард байт юм билээ гадныхан бол. Гэхдээ эн чинь алчсны дараа монголчууд нэг юмыг ерөөсөө ойлгохгүй.
дэлхий дээр алдчихсны хоёрхан том орд байгаа. Нэг нь хамгийн том нь Монголд байгаа. Нөгөөх нь Индонезид байгаа. Энд чинь алдчихсны орд байхгүй юу? Ийм том дэлхийд байдаг хосгүй хоёр том ордын нэгийг алдаад луурдуулж байгаа мөртлөө би ерөөс ойлгохгүй дэндүү хүлцэнгүй шүү дээ. Таны хувьд одоо энэ хийж байгаа хэлцэр бол үр дүнгүй л байна гэж байна. Одоо ер нь Ямар үр дүн харагдаж байна? Ямар ч үр дүн харагдахгүй шүү дээ. Ингээд эн чинь одоо айгүй бол нөгөө нөөц ашигчны төлбөр 2.5 болгоод тэгээд байгуулчихсан нөгөө 5-аас одоо нөгөө 7 дорын юм чинь болчихно шүү дээ. Болохгүй. Та нар ч гэсэн бүгд монголчууд бүгдээрээ энэний төлөв дэмжих хэрэгтэй байхгүй юу? Чи баялагийг нь ухаад гарч яхад чи дуурахгүй байгаа юм чинь эх орны чинь нэг өдөр тусгай тогтнол болоход чи дуурахгүй байхгүй юу? Ангаагаал үлдэх байхгүй. Үндсүүлээ чи өөрчилж байгаад өнгөрсөн жил яасан? Ангаагаал үлдсэн. Баялагийг чи ухаад аваа явж байгаад ангаагаал үлдэж байна. Эх орны чинь зарчхад ангаагаал сууж байгаа байхгүй юу? Ийм байх юм болов.